хуралдаанд одоо идэвхтэй оролцоо гэдэг талаар бас ирсэн. За мөн одоо бас үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулж удирдсүүл хуралдах шаардлагатай хуралдаж бас тодорхой чиглэл гаргах болсон. Их хурлын дарга эрцээ бүрдэхгүй ийм байдалтай байвал би чуулганыг удирдахгүй даргын ажлыг үүнэж ирсэн. За гишүүдийг хариуцлагатай бай тий. Яах гэж намайг өнгөрсөн намын их хурлаа намын дарга болоо тий их хурлын дарга болохыг бүгдээ дэмжиж. Өнөөдөр яагаад ингэж зарим нөхөд маань бас ингэж чуулганд суухгүй байгаа юм бэ? Энд чи одоо намын дарга хөлийн зөвшөөрөхгүй хүндлэхгүй байна гэсэн. Тийм болохоор бас хүндэлтэй хандаач ээ. Их хурлын гишүүд байцгаая. Хариуцлагатай байж ажиллаа хийцгээе л гэсэн. Тэр үднээс шаардлага тавьсан. Ийм нөхцөлтэй байвал удирдах чадахгүй гэдэг зүйл ирсэн үү? Ажлаа удирдлаа. Үгүй тий. Яг бас зүгээр мэдээж санал бодлоо солилцож байгаа тэр үедээ бас юу гэдэг хатуу хөдөөг хэлэх бас байдаг улсууд бол тиймэрхүү байдлаар яг бас ганц нэг гишүүд л намын дарга нэхэсэд байх ёстой та их хурлын дарга өгчүүл яасан гэдэг саналууд бас яригдж байсан. Одоогор бол ямар нэгэн тийм шийдвэр гаргаагүй. Энэ улсын их хурлын дарга намын дарга байж болохгүй гэсэн хууль байхгүй. Өнөөдөр ямар нэгэн хууль зөрчсөн улсын их хурлын дарга намын дарга байгаа улс оронд тийм үү улсын их хурлын үйл ажиллагаанд ямар нэгэн цөрөг нөлөөлж байгаа зүйл алгаа. Тийм болохоор одоо улсын их хурлын гишүүд нь ажиллал хиймээр байна. Хуралдаа суумаар байна. Олон хүлээгдэж байгаа одоо чухал хуулиуд их хурлд хүлээгдэж байна. Энэ олон одоо чухал хуулиудаа баталмаар байна. Газрын тосны одоо нийт бүтээгдэхүүн маш их өсөж байна. Үүнтэй холбоотой онгоцны түвшний одоо Оросын албанаас хилэлцээрүүд хийх ёстой гэх мэтээс авах бол олон чухал асуудал байгаа. Бүлгийн гишүүд бас талаар юу юм ярилцж байгаа. Ярилцаагүй тийм яриг. Бүлгийн гишүүд одоогор чуулган цагтаа оролдох байлгүй те. Өдөртөх зүйл хийзээ оролдохгүй. Өдөр зүйл яг зарлагдаагүй байна. Одоо бас ярьж байгаа. За их хурлын дарга ерөнхий сайд болоо намын дарга. Харин яг зарим гишүүд тийм байршил ярьж байна. Тэгээд тэн дээр яг одоо юу гэдэг ардсан намын одоо сөрөг хүчин бол улс төрийн хийж байгаа. Сөрөг хүчнийг ойлгож байна. Хийх ёстой улс төрийн хийж байна. А түүнд нь одоо бас тийм ирэх барьж байгаа намын гишүүд бас тийм автаад сөрөг хүчний улс төрийг бас дагалдаад байх нь жоохон зохимжгүй.